ертөнц гэж байгаа бол та нар би нэг шар усыг л дөнгөж таньж үзчихээ тэрийг ертөнц гэж дүгнсэн байж болно шүү дээ. Гэтэл өөрийнхөө гар дээр хаар энд хэд байна? Олж барамгүй. Энэний зөвхөн нэг хялгасан ертөнц байвал яах вэ? Юусаар та нар зөвхөн нэг хялгаснаас нь тийм зүйлээ бүтээчгээд ертөнц маань тэлж байна гэж бодож. Гэтэл тэр нь ургасан байж шүү дээ. Тийм үү? Тэгээд ганцхан байдаг гэж бодож байна. Гэтэл та нарын гар хөл дээр хэдэн уснууд байна? Маш их. Энэний зөвхөн нэг нь л та нар яриад байгаа ертөнц юм. Одоо өөрсдөө сармагчингаас үүссэн гэж ярьдаг учраас надад үсэн дээр чинь л нөгөө нь ойлгуулах гэж ядлаа. Юу нэгж яриад байдаг лөө. Тийм. Бид бол сармагчингаас үүссэн юм аа. Төрөл нэгтэй гэхээр за тэгвэл энэ гаран дээр ч үс байгаа вэ гэж яг сармагчингийн аргаар зааж өглөө. Тэгэхээр энэний хизээ бий болсон эсэх нь тодорхойгүй гэсэн үг юм. Гэхдээ эргэн тойрон маш их байгаа. Ялгсыг нь авчихвал тэгээд энэс мөхөөх бах тий. Тэглээгээд дахиад ургацсан шүү дээ. Тэгвэл ертөнц бол энэний нэг хялгас гэж бодох юм бол хүний биеэр дүүрэн үс байгаа. Яг сармагчин шиг. Тэгж хэлмээр юм уу да. Тэр болгоныг тооз барах хэрэгтэй болно. Толгой нэг, цэжнийх, гарынх, хөлийнх гэл өөр босод юу вэ? Тэр болгоноор зүүчлэх багаж хэрэгсэлтэй байх хэрэгтэй. Хэмжих тоололтой байх хэрэгтэй болж байна гэсэн үг юм. Тэгэхээр болоогүй байна. За.